Манай сургууль одоо ер нь бол нэгтлэн бодох, бүртгэл санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр бол нэлээд одоо алдартай ийм сургууль гэж байгаа. Бас мөн инженерчлэлийн чиглэлийн хөтөлбөрүүдийг одоо сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжүүлээд явж байна. Одоо механик инженерчлэл, цахилгааны инженерчлэл, график дизайн, логистик, за тэгээд дээр нь мэдээлэл технологийн сургууль маань програм хангамж, мэдээллийн систем гэсэн хөтөлбөрүүдийг бол амжилттай хэрэгжүүлээд явж байна. Тэгээд одоо эхний хөтөлбөрүүд маань одоо 5 дахь 6 дахь төгсөлтүүдийг хийчихсэн гэдэг явж байгаа. Одоо онцлог нь юу байх вэ гэхээр бас мөн саяны дурдсан энэ битек хөтөлбөрт бол механик инженерчлэл хөтөлбөр маань хамрагдаад бас мөн англи хэл дээр эзэмших юм боломжтой болж байгаа. За бас мөн Швейцарын эдийн засаг технологийн их сургуулийн хос дипломтой төгсөх боломжтой. Тэгэхээр энэ хөтөлбөр бол одоо эрсэлт авсан энэ цаг үеэс эхлээд амжилттай хэрэгжээд тэгэхээр энэ хөтөлбөрөөр төгсөж байгаа. За бас мөн Их Британий Гринвич хөтөлбөрт бол мэргэжлийн англи хэлний сертификатаа төгсөх боломжтой оюутнууд маань суралцаад бас ингээд явж байна. Тэгэхээр эдгээр хөтөлбөрүүдийг бид нэр одоо тухайн сургуультай албан ёсны эрхтэйгээр гэрээ байгуулад ингээд хамтран хэрэгжүүлдэг гэсэн үг. Энэ эдгээр талууд маань бол одоо манай сургуулийн онцлог давуу тал болж байгаа. Инженерчлэлийн чиглэлийн хөтөлбөрүүд дээр нэмж хэлэхэд бол бид нар одоо яг ижил төвшний мэргэжлэр сургалт явуулж байгаа ихтэй сургуулиудынхаа төвшөнд бол ер нь манай оюутнууд ямар хэмжээний мэдлэг ур чадвар эзэмшиж байна, ямар төвшөнд байна гэдгийг хаагна явж байгаа гэдгийг харах зорилготойгоор за тэгээд бас мөн оюутнуудынхаа одоо ур чадвар мэдээллийг одоо нэмэгдүүлэх зорилготойгоор төрөл бүрийн улсын чанартай олимпиад уралдаан тэмцээнүүдэд бол оролцохыг хичээдэг. Монгол инженер гэдэг яг механик инженерчлэлийн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын дунд болдог энэ улсын хэмжээний том арга хэмжээ байж байгаа. Тэгэхээр энэ арга хэмжээнд одоо сүүлийн 2 удаа бид нар бол амжилттай оролцоод одоо эхний байруудад шалгарсан энэ хүрэл медаль авсан амжилттай явж байгаа.